За сайн уу манайхан. Энэ удаагийн дугаараар 2022 онд үзэгчтэй хүртэл болсон Bad Guys анимашныг бэлтгэж байна. Гарт иргэн дотор могоо чон хоёр хамтдаа байх бөгөөд могоо төрсөн өдрийн чиглэл Белонд үнэхээр дургу гэтэл чон Белонаас дээр юм гэж энэ хорвоод хааж байхгүй штэ гэд ярилцаж байгаагаар кино маань эхэлдэг. Хэсэг ярилцаж байгаад тооцоогоо хийхээр тэкэн дээр очтол хинч байдаггүй. Яасан бэ гэхээр тэнд байсан ажилчид үйлчлүүлэгчид нь бүгд тэр хоёроос өгтлээ ачсан зогсож идэв. Гараад явтал тэднийг харсан бүх хүмүүс айж сандраа зүгтаад байна шүү. Ингээ замын эсрэг талын банк ороод сүнх $4 тууж аваад л машиндаа суугаад л яваад өгөв. Чон машиныг маш хурдтай жолоодож хотын удмаар давхилнаа. Тэд бол энэ хотын маш муу залуус. Могоо маш чадварлаг сэб онгойлогч юм билээ. Замдаа дөнгөж сая хулгайсан сэбийг онгойлгох гээл үзэж тарж байтал хойноос нь цагдаа нар хөөжээд ин да. Замын гэрлэн дохионууд бүгд улаасчихсан байсан тул тэдний багийн гишүүн хакер бяцхан тарантуулаад бүх гэрлэн дохиог хакер дэш ногоон болгочиход найзуудынхаа машин руу өсөрч суугаад бүх гэрлэн дохиог буцаагаад улаан болгочихдаг. Хамгийн солиот нь банк дээрэмдэж цагдаад хөөгдөд явж байхдаа могоон төрсөн өдөр зориулж бело захиалчихсан байвал яах вэ? Тэгсэн угийн төрсөн өдөр болон белонд дургу могоо дургу байгаагаа илэрхийлээл цагдаа нараас зүгтааж байгаад барилгын ажил явагдаж байгаа газарт ирэхэд барилгын ажилтны дүрд хувирсан авраг загас цагдаа нарын машинуудын замд саад тавьчихад машин суугаад яваад өгнө. Энэ авраг загас бол дүрээ хувиргагч нэг удаа Мона Лизагийн дүрд хувирч Мона Лизагийн жинхэнэ зургийг холгож байсан төвхтэй нэгэн. Өөр нэг гишүүн бол Пирана. Тэрээр жижигхэн биетэй боловч аимшигтай галзуу нэгэн. Тэр цагдаагийн машинд орж хамаг ямиг нь бөснүүлж өгөөд тэдэнтэй нэгддэг. Энэ үед могоо сейфийг онгойлгохтол доторх мөнгөнд бүгд хийсэж огцом тоормслон зогсдол улгаасан сейф нь унчихдаг. Ядаж айдал нөгөө газрын цагдаагийн газар эдийн. Тэдний байр гэсээр бүр олон цагдаад нэгэн зэрэг хөөгнөө. Цагдаа нар дунд догшин ширүүн хажтай том биетэй эмэгтэй байх бөгөөд тэдний араас гүйцэж иртэл урд явж байсан автобуснаас болоод хараахан барьж чаддаггүй. Гэтэл яг их зурдаас нь олон цагдаагийн машинууд гарч ирээд бүслэгдэх бөгөөд хажуу тал руу огцомдоор шатруу хөрснөөр цагдаа нараас зогтож чаднаа. Тэдний оромж битүү алт эрдэнэс мөнгөөр дүүрэн байх бөгөөд могоон төрсөн өдрийг тэмдэглэж өгөх үед нөгөө Пирана гэд жижигхэн солиод ч бүх белог нь ганцаараа идчихдгийг. Белонаасаа ч амсаж чадаагүй могоо хөрөгчөнд үлдээсэн ганцхан ширхэг заримгаа аваад идэх гэтэл авраг загас надад өгөхгүй юу гэд гойрдоод байсан тул өгөх гэж байгаа мэт дүрсгээд өөрөө бүхэлдэн залхичихдаг. Ингээд авраг загас уурлаж тэнд бүр бүү юм болно. Тэднийг харс залхсан чон юу ч болоогүй юм шиг буудан дээр суугаад зурагтаа хасаатал тэдний тухай хотын дараа үнэг ярьж яхан тэр. Тэрээр муу залуусаа л үеэ өнгөрөөсөө. Тэднийг барих нь цаг хугацааны л асуудал. За тэгээд энэ жилийн хамгийн сайн хүнд гардуулдаг алтан дэлхийн цомын эзнийг удахгүй зарлана гэж ярихт нь манай муу залуус тухайн цомыг нь хулгайлахаар болно. Ингээд алтан цомыг гардуулах эслийн үйл ажиллагаа эхэлж арын танхимд алтан дэлхийн цомыг өндөржөөс хамгаалтанд байрлуулсан байдаг. Цом байрлаж байгаа газрыг нэг цорын ганц хүн нь хотын дарга үнэг байсан тул саарл чон зүсээ хувиргаж хотын даргатай яриа өдөнгөө хуруунд найсан алмаз эрднийг авчул явах уу. Ингээд манай эдийн төлөвлөгөө эхлэж цагдаа нар Джонс бэлэн байдалтай шилжив. Могоо агааржуулагчийн системээр дамжин арсаа гуйжуулж Пирана зөөгч залуугийн хувцсыг өмсөж дотогшорж тарантуулаа харин бүх камернуудыг хакердаж хамгаалтын системийг унтраана. Саарл чан ажиллагааны хажуугаар бусдын биенээс дийл суул юм тууж агаад нэг эмэгний цүнхэнд байгаа дүүрэн мөнгийг авах гэтэл эсвэргээрээ тэр эмээг шатнаас унаж байхад нь аварч таардیں۔ Эмээ бүүн баярлаа чи намайг аварлаа гэж чоныг тэртэл чонын сэтгэл нэлээд хөдөлж сайн зүйл хийсэндээ баярлаад байгаа ч юм шиг нэг санам болтгоо. Ингээд чон цом байгаа өрөөний эхний түлхүүрийг хулгайлж авраг загас тэнд байгаа зочдын анхаарлыг өөр дээрээ тусгаж үүмэн саманд идэнэ. Бүх хамгаалагч авраг загас руу явсан хойно Пирана чон хоёр хулгайсан түлхүүрээр хаалгыг онгойлгож дотогш ороход хоёр хамгаалагч байсан тул Пирана хамгаалагч нар руу дайрах бөгөөд энэ хооронд саарл чон могоо Пирана хоёрын тусламжтайгаар алтан цомыг авах гэж агаад цолтой лазерт оногдоод өгчихсөнгөө. Үүнийг харсан тарантуулаа хамгаалтын системийг устгах гэж оролдоод чаддаггүй бөгөөд саарл чоныг татаж байсан Пирана тэсгээ болоод амар өмхийн үнрээр унгачсан учраас тарантуулаа түүнийг нь үнэрлээд тэсэлгүй ухаалдаад унчихдаг. Ингээд өмхийн үнээр баг багаар гадагшилсны дараа тарантуулаа ухаан орж үлдсэн зүйлээ гүйцээснээр хамгаалтын систем байхгүй бол чон алтан цомыг хулгайлж чаднаа. Цом гардуулах ёслол эхэлж хөшийг дээш сөхөн хартал цом байхгүй бүгд зочирдно. Цомыг авах гэж байсан тухайн жилийн сайн хүн болох профессор Мармалайд үг хэлж
Би сайн уулыг шагналын төлөө хийгээгүй. Энэ нь миний сэтгэлийг сайхан болгодог учраас л хийсэн. Хүсвэл хүн бүр сайн болж чадна. Бүгд өөрчлөгддөг. Магадгүй тэр муу залуус ч сайн болж болно шүү дээ гэхэн тэр. Үүнийг сонсон Саарал Чоны сүүл өөрийн мэдлгүй шарванан хөдөлснөөр тэд баригддаг. Энэ үед Чон хотын дарга болон профессорт хандан та нар биднийг өөрчлөгдөх боломж олгол яасан юм бэ гэх бөгөөд хотын дарга зөвшөөрч профессор тэднийг сайн үлд багшилахаар олно. Гэхдээ манай муу залуус сайн залуус мэд жүжиглэж цомыг дахин улгаалахаар тохирсон юм билээ. Маргааш тэднийг профессорын гэрт очиход авраг том харш ордон байх бөгөөд профессор тэдэнд өөрийнхөө хэрэгцээнээс өмнө бусдын хэрэгцээг чухалчлах, зам гарч байгаа хөшүүн туслах, модонд тэгээсэн муурыг аврах гэд зөндөө олон сайн зүйл зааж өгөөд тошиж үтсэн боловч хараахан амжилт олдоггүй шүү. Арга гарсан профессор та хэд юунд сайн бэ гэхэд хулгай, дээрэм, луур гэж хэлдэг бөгөөд хитрхийн муу зүйлдээ сайн байгаад исэн тул профессор нэг арга сэдэж амьтдын лабораторид туршилт олж байгаа усан гахаануудыг хулгайлж ирэх даалгавар өгөв. Тэгээ та эдийн засгийг багахан өөрчлөн гэснээ ийм хөөрхөн игдүүдэд авц өмсгөөд яваад өчгдөг. Халим тэнд байсан ажилтны аавынхан дүрд хуурж могоод гарцны жүгэн могоо агааржуулалтын нүхээр дамжсаар усан гахаанууд байрласан газар ирэх бөгөөд босоддоо хаалга нээж өгөхдөө бүх усан гахаануудыг идчихсэн байдیں۔ Чон алив наатгаа гарга гэснээр могоог бүр байдгаар нь сэгсрээд бүх усан гахаа гаргаж байтал нэг нь хаалга нэг товчлор дээр шидэгдэж тараад хаалга нэгдснээр бүх усан гахаанууд азарч гихгүй суллагдаж чадна. Бусдын өмчлөлт нууцаар нэвтэрсэн, дэрэмцэн, хулгайлсан гэд сонинд нийлэгдэж түүнийг нь харсан хотын дарга буур. Чон хотын даргатай ярилцахаар явахдаа бид бол муу залуус, бид сайн болж өөрчлөгдлөөж бидний муу гэж харсаар л байх болно. Хэн бидэнд итгэх юм бэ гэж ширүүхэн маргаан үсэгтэл хотын дарга бусдын юу гэж бодох нь хамаагүй. Өөрийнхөө төлөө өөрчлөгд. Энэ бол чиний түүхээ өөрчлөх боломж. Би танарт итгэж байна гэж хэлээд яваад өгнө. Тэр шөнө Чон ганцаархнаа бодолд автан суухдаа модон дээр гарчгаад бууж чадахгүй байсан нөгөө муужгааг модноос буулгаж авардаг. Муужгааг аварч чадсандаа Чон хязгааргүй их баярлав. Бусд нь гараад ирчихсэн чи түүнийг аварсан юм уу гэд гайхтал профессор тэмээгээд хажуунаас нь бичлэгийг хийгээд авчихсан байдаг за. Профессор Чонд хандаж чи сайжирч байна. Хэрвээ чи энэ чигээрээ байвал нэг бол найзуудыгаа эсвэл сайхан амьдралыг сонгох хэрэгтэй болно гэх бөгөөд үнийг нь могоо бас нуцаар сонсчихноо. Могоо унтах гээд хэвтэж байхдаа чи төлөвлөгөөний дагуу сайн бож жүжиглэж байгаа зүтэй гэхэд Чон би өөрөө энэ төлөвлөгөөг гаргасан. Тиймээс би ингэж сайн жүжиглэхгүй болохгүй зүтэй гэхэд могоо төлөвлөгөө өөрчлөгдвөл надад хэлээрэй гэд унддаг. Маргааш нь мэдээгээр сайн сайхныг гала зориулсан зүрхэн чулууг анх удаа олон нийтэд гаргах гэж байгаа тухай гарах бөгөөд үүнийг ашиглан хүмүүсийн зүрхийг уйрааж чадсан муу залуус маань боломжийг ашиглан солирыг олгоолохоор төлөвлөгөө зохионоо. Төлөвлөгөө нь могоо цагдаагийн ахмадын цүнхний кодыг тайлж, авраг загас хуурамч далангахаа цомыг оруулж, пирана цахилгааныг салгаж, тарантуулаа хакерийн ажлаа хийх бөгөөд бусдын тайзан дээр сайн хүний дүр эсгэж үг хэлэх үедээ Чон мармлайд гэж хэлэх үед тог тасарч хамгаалал суларсан тэр үед могоо жинхэнэ алтан гахаан цомыг хулгайлан оронд нь хурамчийг нь үлдэн цугтахаар төлөвлөжээ. Машинаас буухад хүмүүс тэднийг алга тушаан өгтөнө. Төлөвлөгөө ёсоор могоо цагдаагийн ахмадын цүнхний кодыг тайлах гэж байтал цагдаа эмэгтэй маш хүчтэй зогсноор сүүлийн цүнхэн тавьчилж чаддаг. Тэд цагдаад баригдахгүй тул бусд нь цагдаагийн анхаарлыг сатааруулж хэлдэг. Пирана дуулж, тарантуулаа дийж хийж, бусдын анхаарлыг сатааруулах хооронд могоо сүүлээ салгаж кодыг мэдэж авна. Энэ үед хотын дарга Чон дээр ирж намайг бүжгэнд өрөхгүй юм уу гэснээр Чон хотын дарга хоёр бүжиглэж эхэлнэ. Бусд нь хөгжим тоглож дуулангаа хүмүүсийн анхаарал сарниж байгааг ашиглан төлөвлөгөөний дагуу бүхнийг хийж байдаг. Хотын дарга хүмүүс чамаас айхгүй байхад ямар мэдрэмж төрж байна гэхэд Чоны сүүл өөрийн мэдлгүй шарвганаад байдیں۔ Тайзан дээр Чон гарч үг хэлэх мөчөд бусад муу залуус түүний дохио өгөхийг хүлээж харин Чон дохиог өгсөнгүү. Албаасаар хотын дарга муу залуусыг сайн залуус боллоо хэмээн зарлах гэж байтал гэрэл унтарч солир алга болсон байдаг. Бүх хүмүүс тэднийг гэж бодон муу залуусч зүгтэх бөгөөд ингэж зүгтэх үедээ Чон хотын даргын гарт нэг зүйлийг хатгуулж чаддаг ба цагдаа нар тэднийг баривчлана. Чонч бид энийг хийгээгүй. Хотын дарга мэдэж байгаа. Бид сайн залуус болсон гэсээр цагдаагийн машин ачигдаж байгаа нь телевизийн шуурхай мэдээгээр хүртэл гардаг. Профессор тэдэнтэй уулзахаар очиход солирыг хэн улгаасныг Чон мэдэх бөгөөд профессор гинтгийн машиныг хумсаараа майжин хачин жигтэй инээж эхэлдэг. Үний эрэхтэй бол профессор солирыг хулгайлж нийгэмд өөрийгөө сайн хүн мэт харагдуулж харин манай эдийг муу залуус болгож харагдуулдаг байсан юм билээ.
Солирыг газар унахад түүний хүчин чадлыг ашиглаж дэлхийн хамгийн шилдэг луврыг хийх санаатай байсан бөгөөд та нарыг муу гэж нийгэм харж байж би сайн байна шүү дээ гэхин тэр. Тэгэд бүр болоогүй. Чи хотын даргад тусалж миний бэлдсэн өрхөнд унсан гэхэд нь чон хязгааргүй ихээр уурлаж түүн рүү дайрах тэр мөчөд хорон санаад профессор машины хаалгыг нээснээр хотын дарга болон бусад бүх хүмүүс цочирдон үлдэнэ. Сэжиг авсан хотын дарга чоны өгсөн зүйлийг нээж үзэхэд нэгэн байршил заасан байх бөгөөд тэр газар нь муу залуусын өөрсдийнх нь нууц оромж байдیں۔ Ингээд муу залуусыг маш хатуу дэглэмтэй шоронд авч ирэх ба найзууд нь чон биднийг хуурсан байна гэдэл чонч бүх учраа тайлбарлаж өөрт нь хизэнээс эхлээд бусдад туслах нь сайхан санагдах болсон гэд түүнийгээ ярангаа хуцаа сольж зургаад харуулж байна. Тэгэд бусд нь чон руу дайрч чи үнэхээр сайн залуу болмоор байгаа мó? Бид бол чиний сайн найзууд. Чиний хэлж байгаагаар бид нар чамайг хойшин татаад муу олгоод байна уу те гэхэд нь чон уурлаад тийм ээ тэгж ийн гэд хэлчихдэг. Үүнийг сонссон могоо уурлаж чонтой зодтолдох тэр үед өөрийгөө битүү хар хувцаар халгалсан хүн гинэд гарч ирээд шоронгийн харгалзагч нарыг өстө болгож өгнө. Харгалзагч нарыг нэг өрөөнд нь хорчгоод малгайгаа автал хотын дарга байх нь тэр. Яг үүндээ хотын дарга ганцаархнаа бүх үргээ гүйцэтгэдэг, хизэж баригдаж олон танигдаж байгаагүй жинхэнэ луврын хатан байсан юм билээ. Тохиолдол дуугарч энэ тэндээс бөөн харгалзагч нар дайрах бөгөөд шоронг тэр чигтэн дэлбэлчгээд манай хэд зүгтэж байна. Хотын дарга ёслолын арга хэмжээний дараа бүх зүйл сонирн байгааг анзаарч бяцхан судалгааж профессорыг жинхэнэ муу залуу болохыг нь мэдэж тэрнийг ганцаараа зогсоож чадахгүй тиймээс та хэд надад туслах уу гэхэд чон зөвшөөрч харин бусдад дахиж хизээч бид гэж байхгүй гэд яваад өгдөг. Тэгээд могоо чононд хандаж би яагаад төрсөн өдрөө тэмдэглэх дурггүй гэж могоо мангас учраас хинч миний төрсөн өдөрт ирэхгүй. Тиймээс төрсөн өдөр бүрээрээ мангас гэдгээ мэдрэх болно. Харин итгэсэн хүн нь ар нуруунаас хотоолох мэдрэмжийг чи мэдэхгүй гэж хэлнэ. Энэ хооронд профессор солирыг ашиглан дэлхийн бүх өөртөө адилхан усан гахаануудыг ховсдож дэлхий тэр чигээрээ эмх самбраагүй болов. Хотын дарга би ч гэсэн өмнө нь хулгайч дээрэмчин хүмүүсийн хэлдгээр муу үнэг байсан. Харин би одоо хүмүүс тусалж тэр нь надад сайхан санагдаж байгаа. Тэд хэрвээ чиний жинхэнэ найз бол хизээ нэгэн цаг чамайг олгоно гэж чонод хэлдэг. Ингээд хотын даргын нууц оромжинд орж солирыг олгоолахаар болно. Энэ үед манай муу залуус өөрсдийн хоромжиндоо ирэх бөгөөд халим хоол авах мөнгө шалга гэд уйлаад байсан тул могоо хөрөвчнөөс нэг чихэр аваад түнд өгдөг. Тарантуулаас чи сая сайн зүйл хийж эхлэе гэхэд могоо үгүй гэж зөргөлөд байх бөгөөд төд удалгүй тарантуулагийн бүгс аалзны ивэр гээл бүгд хөөрхөн хөдлөөд өөрсдийгөө сайн болж байгааг анзаарч чоны хэлсэн зөв дэжээл гэдэг. Манай хоёр нууцаар профессорын лабораторид ирж чон алтан дэлхийд хүрэх үед нөгөөх нь уурх байж таарад хоёулаа баригдтал яг үндэ могоо профессортой нэгтчихсэн байдیں۔ Ингээд тэднийг яг алах гэж байхад нь манай бусад муу залуус ирж чоноо чиний зөв байжээ. Бид сайн зүйл хийхийн сайныг нь мэдэрсэн гээл ярьж өгтөл манай хоёр цаана нь яг өөх гээд байж байгаа байхгүй юу? Хостос уусан гахаануудыг амжилттай удирдах профессорын хулгаас нь $1 сая цагдаагийн газарт буцааж өгч чаддаг. Профессор могоод хандаж чиний найзууд яагаад чамайг хайсныг мэдлээ. Ямарваа нэг юм хийгээч гэд могоог энэ бүгдэд буруутгаж эхэлнэ. Хулгайлагдсан солирыг муу залуус маань буцааж өгөх гэж байгаад могоо найзаагаа бүгд иргэн санаж бид түнгүүгээр үнийг хийж болохгүй гэж хэлээд тэднээр очиод могоо чи буцаад ир. Чи байхгүй бол бид байхгүй. Чи бидэнд хэрэгтэй гэтэл профессор уурлаж хотын бүх усан гахаануудыг цуглуулад тэдний араас хөлгөж эхэлдэг. Профессор могоог онгоцноос түлхэх бөгөөд хөөрхийн могоо шүдэрээ зурж тогтож чаддаг ба бусд нь за чи яллаа. Энэ солирыг чи аав гэхэд профессор могоог түлхэж унгаагаад солирыг татаж авна. Харин манай муу залуус бүгд гүүрнээс машинтайгаа унаж могоо чон хоёр эргээд эвлэрч тэр бүгд хоорондоо тэрвэрлдэж дэлбэрэлт болоход профессорын толгойдоо зүүсэн бусад усан гахаануудыг удирдаад байсан төхөөрөмж нь эвдэрснээр бүх ховстос усан гахаанууд гэр гэртээ хардаг. Муу залуус чонд байсан төхөөрөмжийн ачаар аврагдах бөгөөд яг аврагдлаа гэж бодтол цагдаад баригдчихнаа. Ингээд хотын дарга гарч ирээд тэдэнд бүх учрыг тайлбарлаж өөрийгөө хэн болохыг хэлэх гэж байтал чон зүгээр биднийг барьдаа. Бид солирыг хулгайлаагүй л дээ. Гэхдээ таашлаа их өстой гэд бүгд гараа өгтөөл Ахмад цагдаа бүр гайхаад идэв. Нөгөө муу профессор ч эргээд л сайн хүний дүрд хувирж муу залуус муу би бол сайн нэдэр гэж гисэн ярьлага өгөөд би энэ солирыг хамгаалаад гэртээ байлгасан дээр бахаа гэдэг. Тэгэл яг үнэндээ тэр нь солир биш. Солиртой адилхан гэрэл байвал яах вэ? Могоо анх түүнтэй хамтрий гэд очихдоо солирыг яг ижилхэн гэрлээр солчихсан юм билээ л дээ. Ингээд могоо солирыг дэлбэлснээр профессор бүр шок. Яг энэ үед профессорыг гэрлэн солиор дарж унахад
Амнаас нь болор гарч ирснээр Ахмад цагдаа түүнийг болрыг холгаалсан хотын даргатай андуураад бариад явчихдаг. Ингээд муу залуус муугаараа үлдээж, гол нь тэд бүгд хамтдаа аз жаргалтай байгаагаар кино маань төгсдөг. За ингээд Bad Guys 2-оор уулзлаа. Түр бай бай.